Сайн уу манайхаа дараагийнхаа бичлэгээр олзож байна. Энэ удаагийнхаа бичлэгээр 2017 онд нээлттэйсэн Солонгосын Алан Айдаан цус нүжтэй нэлийн сонирхолтой кино ирж хөр бэлдсэн байна. Ингээд шууд кино руугаа орцгоё. 1990 оноос эхлээд Сөүл хотод хятад орол бий болсон бөгөөд үүнд нь хятадд амьдарч байсан солонгосчууд ч мөн ирж суурьшиж хэсэг хэсгээрээ нэгдэн бүлгэн байгуулж эхэлсэн. Ингэж явсаар 2004 он гэхэд хятад орлолын бүлгэмүүд бүр хяналтаас гарсан бөгөөд тэдний эсрэг Сөүлийн цагдаа нарын явуулсан ажиллагааны бодит үйл явдлаас сэтүүлсэн кино юм. Энэ үед Исүү болон Хорт Могоо гэх хоёр хүчтэй бүлэглэл байсан бөгөөд хоорондоо байнга асуудалтай байдаг учраас манай мөрдөгч бүр таньдаг болчихсон байдаг. За манай мөрдөгчийг Согтуу гэдэг бөгөөд тулсан үнэ ганц л алгадаа тухайн алдуулцдаг нэлийн эвгүйгээр нэг удаа Хорт Могоо бүлгийн хүнийг Исүү бүлгийн хүн утгалж цутаасан хэрэг гарсан бөгөөд манай Согтуу угийн нэлийн хатман талдаа юм болохоор хоёр толгойлогчийг нь дуудаж байгаад хүчээр эвлэрүүлээд явуулдаг. Энэ үеэр хятадаас дөнгөж ирсэн 3 ах トゥ нэг залуугаас мөнгө нэхэд дарамтлж байдаг. Тэр хүн нь болохоор Хорт Могоо бүлгийн хүн байх бөгөөд том ах руугаа ярьж дуудснаар том ах нь хүмүүсээ дагуулад ирж уулздаг. Мэдээж том бүлгэмийн ахлагч хүн байна да хэн мэдгэдэггүй 3 баачгаад очиод томорж байтал нөгөө 3 чинь юу юугүй утга гаргаж ирээд учир зүггүй утгалаад алцдаг. Тим амир юм харсан хүмүүс яаж чадалгүй толгойлогч алдснаар тэр 3 Хорт Могоо бүлгэмийн шин толгойлогч нар болдог. Үүний дараа манай Согтуу цэнгэний газар орж жаал цэнгэж байгаад тасраад сэрх үед нь бөөн цагдаа нар ирчихсэн байх бөгөөд юу болсныг шалгатал өнөө хятадаас ирсэн гуравчин тэр цэнгэний газар орж ирээд наргиж байгаад асуудал гаргасан бөгөөд зохион байгуулагч нь орж ирээд тэдний хөөх үед нь уган зүгээр уучлалтгүйгээд гарах гэж байсан ч зохион байгуулагч нь хитрхи хүүгээр өдөж доромжилснаас болоод тэр гурав гарыг нь тастаад явсан байдаг. Ингээд тэдний араас манай Согтуу хөөж эхлэх бөгөөд цэнгэний газар эзэн ч гэсэн өөрийн гэр бүл шиг хүнээ зэрэмдэглүүлсэн учраас зүгээр суулгүй хүмүүсээ болж тэр гурыг хайж эхэлдэг. Хайж явах хоёроо Хорт Могоо бүлгэмийн ахлагчийг алуулсан мөн тэр гурав тэдний бүлгэмийн шин толгойлогч нар болсон гэдгийг олж мэддэг. Энэ үеэр Хорт Могоо бүлгэмийн шинэхэн толгойлогч баруун гараасаа жаал мэдээлэл аваад бүх газараас татвар авахуд Исүү бүлгэм саад болно гэдгийг мэдээд шууд тэдний бүлэгтээ уулзгаар очдог бөгөөд хүмүүсийг нь амархан зохицуулж дарамтлаад тэдний шинэ автомат тоглоомын газрыг дээрэмдэж авдаг. Тэр орой Согтуу багийнхантайгаа хоолнд орж байтал нөгөө гурав чинь яг ороод ирдэг бөгөөд барих гэсэн чинь Согтуугийн багийн нэг хүний нүрийг тосоор түлж хайчаад нөгөө гурав цухтаачдаг. Яг үнтэй зэрэгцээд Хорт Могоо бүлгэмийн баруунгаар их нэрийг нөгөө шин толгойлогчтойгоо ардаад зодож байтал цэнгэний газрын эзний хүмүүс хурж ирээд тэрнийг аваа явдаг. Цэнгэний газрын эзэн түүнийг дарамталж мэдээлэл авах бөгөөд Хорт Могоо бүлгэлийн баруунгаар их нэртэй нь явуулсан дуурлаж мөн дээрээс нь амьд гарахын тулд нэг боломжтой олох юм бол би түүнийг алаад өгье гэж хэлдэг. Согтуугийн багийн шинэ хүн тэр аимшигтай нөхдүүдээс олж цаашид ажиллах зориггүй болсон бөгөөд өөр хилцс рүү шилжихэр болсноо хэлдэг. Энэ хооронд автомат тоглоомын газар алдсан Исүү бүлгийн хүмүүс мэдээ зүгээр суухгүй 3 хятадын 2 дүүгийн болон чахчихсан яг зодоо эхлэх гэж байтал манай Согтуугийн багийнхан ирж зодооныг салгаад нөгөө 2 хятадын нэгийг нь бариад нөгөөгийг нь алдчихдаг. Исүү бүлгэмээс болж нэг хүнээ цагдаагийнханд алдсан учраас хятад ах トゥ ус Исүү бүлгэмийн толгойлогчийг очиод бас л алцдаг. Үнэхээр харгас гарууд. Энэ мэдээ гарснаас болоод Согтуугийн багийнхныг ажиллаа сайн хийхгүй байна гэд төвөөс өөр багийн нэрэг дээр орох гэтэл 10 өдрийн хугацаа өгөх юм бол бүгдийг нь бариад хэргийн дуусгана гэд 10 өдрийн хугацаа авдаг. Дараагаар нь хятад ах トゥ усыг хоол идэж байх үед нь Хорт Могоо бүлэглэлийн баруунгаар тэдний байршлыг цэнгэний газрын эзэнд хэлснээр тэдний хүмүүс ирээд бүү өмнө болох бөгөөд хятад ах トゥ усын үлдсэн нэг дүүний нүвээр утгалуулсан идэж хоёулаа амьд гарч чаддаг. Ингээд цэнгэний газрын хүмүүс хятад ах トゥ усыг барьж чадаагүй учраас Хорт Могоо бүлгийн баруунгаар өөрөө том ахыг нь алах гэж оролдоод чадалгүй алуулчихдаг. Энэ үеэр хятадын талаас цагдаа нар ирээд өөрийн олсон хэрэгтэн авч явах бөгөөд тэр хоёр цагдаа нь Согтуугийн багийнхны бэлдсэн өрх буюу хуурамч цагдаа нар байдаг. Түүнийг авч явж байх үеэрээ харт тамхи зарах хүн олж өгөх юм бол суллий, мөн дээрээс нь хэмжээний харт тамхи зарахад туслаад өгөх юм бол нэлээд ашигтай ажил байна шүү гэж худлаа хэлээд суллаад явуулдаг. Том ахтайгаа уулзаад болсон бүхнээ хэлэхэд эхэндээ итгэхгүй эргэлзэж байсан ч их хэмжээний мөнгөний ажил дээрээс нь тэр үеийн цагдаа нар угаасаа л худалдагдсан дандаа бохир зүйлс хийдэг байсан учраас ямар тач нэг удаа уулзаад үзьегээд уулзалт тавуулдаг. Товлсон газараа отолт хийгээд хүлээж байтал зөвхөн нэг дүүн л ирдэг бөгөөд нөгөө хоёр хятад ах トゥ усэн цэнгэний газрын эзнээс өшөөгөө авахаар очсон байдаг. Цэнгэний газрын эзэн зүгтэж явсаар баригдаад яг алуулдгийн даван дээр цагдаа нар ирж аим гардаг. Энэ үеэр Согтуугийн багт байж байгаад гардаг хусны багийнхан хүн түүнийг хараад араас нь дагаад байршлыг нь Согтууд хэлдэг. Согтуу жамжиж ирдэг бөгөөд нэг дүүг нь барьж чадсан ч том ахыг нь дахиад л алдчихдаг.
Том охин тэндээсээ зугтаж яваад нэг цайны газар орж уцаар ярихдаа тентгийн худалдаа эрхлэгчид цагдаа нартай хамтарч ажиллаж байгааг мэдээд тэнд байсан хүү хөгшин хоёрыг аимшигтай зодчоод яваад өгсөн байдаг. Хүү ухаан алдахын наан байсан ч түүнийг хятад явах гээд уцаар ярьж байсныг сонссон бөгөөд үүнийгээ согтууд хэлдэг. Мэдээж манай согдуу шууд араас нь онгоцны буудлын руу очиод тэнцэнэ нэг эсрэг үзэлцдэг. Хэдий харгас алуурчин ч гэсэн манай согдууг яаж дийлхэвд? Янз бүрийн зэвсэг ашигласан ч манай согдуу түүнийг ядах юмгүй бариад кино маань дуусдаг. Энэ удаагийн бичлэг маань жоохон богинохон болчих шиг боллоо. Экшн төрлийн кино учраас ярих зүйлс багтай, үзэх зүйлс ихтэй гэдэг юм байна. Тийм болохоор манайхан киногоо бүтнээр нь үзэх юм бол илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Бичлэг таалагдсан бол лайка дараад нөгөө нэг улаан тавчлуураас дарчаараа манайхаа. Ингээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.